За сайн байцгаана уу? Ард уулзсангүй. За энэ удаа бичлэг ерөнхийдөө бол нэг ганц хоёр за гурван бичлэг хийсэн байсан. Тэгээд хоёр бичлэгийг одоо энэ бичлэгийн дараа оруулна гэж бодож байгаа. Тэр хоёр бичлэг болохоор би бараг 8 сарын өмнө хийсэн баха. Тэгэнгүүтээ бас нөгөө тавьж чадахгүй жоохон тийм хинт ярьж байгаагүй нууцаа ярьсан болохоор санаа зовоод яах вэ хүмүүс яаж хүлээж авах бол одоо гэрийнхэн хамаатан саднууд гэл ер нь нэс нөхдөдтэй хиндэж ярьж байгаагүй тийм нууцаа ярьсан болохоор тавих уу яах уу зөв юм жин үү буруу юм жин үү хамгийн гол нь ингээд чадахгүй байгаа зэрэг хөөрөх байгаа том шалтгаанууд нөгөө хоёр хүүхдийнхээ аавын талаар хамгийн сүүлдүр ингээл бүх бас болж исэн үйл явдлуудаа яриад тэгээд бас дараа миний энэ суугч угаасаа л ээж нэр эмэгтэйчүүд зориулагдсан суугчтэй тэгээд начиг ахиж бити ингэж юугаар алдаасай начиг бити зовлон үзээсэй гэсэн үгнээс би энэ бичлгүүдээ энэ юугаар янз янзын амьдралд тохиолдсон зүйлүүдээ ярьдаг. Бүгдийн үнэн зөвөөр нь ярьдаг. Тэгээд тиймч болохоор угаасаа энэ бичлэгээ бас энэ тухайгаа ярмаар санагдаад тэгээ надтай адилхан бас зовлон үзсэн зовлонтой байгаа хүмүүс бас байдаг бах. Гэхдээ ингээл начиг юм YouTube мөн хөдөлж мэдлэхгүй хүмүүс тэгээд бас ярьж чаддаггүй өөртөө хадгалаа зөөртэй шуналгаатай тийм хүмүүс бас зөндөө байдаг бах. Тэгээд тэр хүмүүсийн өмнөөс тэгээд бас яриад тийм амьдрал байдгийн шүү гэж яах зорилгоор ярих гэж бодоод ярьсан. Тэгээд энэ бичлэгээ өрөөсөө тавьж чадахгүй яваад байсан. Тэгээд бас тэгээ одоо яагаад зэрэг хүрсэн бэ гэвэл бас юу бүрийгээд нэг гоё ютубер гэдэг шүү дээ. Тэгээ номны тавьж ярьдаг. Тэгээд тэрний нэг номны товчлол дээр еврей дээр үеийн дайны үед мудаа нэг одоо хөгшин болсон хинж ярьж байгаагүй тэр нууцаа ингээ өөртөө хадгалаад явах одоо буруу ярьж ингээд сэтгэлийн шаналлаа шархаа гаргаад тэгээд чихэн зөв мөө гэд нэг тийм номны төвчл сонсчоод нэрэл одоо өөртөө ингээ хадгалаад чанлаа зовоод өрн ингээд сүүлийн удаа хоёр хүүхдийн аавын талаар яриад өөрийгөө чинь нөгөө айгуу юм шархалцсан байгаад шархаллаацсан би өөрөө догтлол нэг юм тэгээд тэр бичлэгийн хамгийн гол нь би 3 дахь хийгээд эхний хоёрыг хийсэн чинь амар юм уйлцсан амар гомдолтой айгуу юм сэтгэлийн өөрлөлттэй игээд уйлж мэлцэн болохоор ярьж байгаа яриа минь ч жоохон ойлгохтой тиймэрхүү ярьчихсан. Тэгээд тэр хоёроо их уйлсан, их гомдолтой ярьсан байсан болохоор тэр хоёрыг хаяад сүүлийнхээ амар юм 50 гоё ойлгомжтой ярихыг хичээсэн. Ямар байх юм танаа үзээд хамгийн гол нь ямар нэгэн мохоо комент орж ирэхгүй байгаасай гэж ядж байна. Тэгээд хамгийн гол бас яах байгаа юм өнгөрсөн үеийн хойноос ингээд яриад өнгөрсөн үнийг ингээд яриад ахаа мохоо санагдаад тавьчихдаг байгаа гэсэн. Гэхдээ одоо бол тэгээ ямар худлаан ярьж байгаа ш. Тэгээд өмнө бодит амьдралаа бас хэлээд ийм зовлон байдгийн шүү. Одоо иймэрхүү амьдралаа байх юм бол ер нь кармагаа эдэлдэг шүү. Гэх үүднээс сургамжтай байлгах үүднээс энэ бичлэгээ тавья гэж бодож байгаа. Энэ бичлэгийн дараа тавина байх. За тэгээд өөр ойрын сонин сайхан байгаа лээ. Ямар ч байсан бичлэгүүд бол хийж байгаа 3 бичлэг гэсэн. Тэгээд сүүлийн бичлэгийн айгүй урт бичлэг болчихоо. Одоо энэ үрчээс гулаад бүрхийдээ ингээд шууд яг энэ камераараа бичснээрээ одоо ингээд саяных шиг ингээд одоо урд нь болохоор ингээд эдитлээл ингээд янзлаад өөрөө ашиглаад янзлж тавьдаг байсан. Одоо л ингээд мөр амаач бодохгүй ингээд өргөрөө тэгээд ерөнхийдөө иймэрхүү явах юм бол одоо хурдан бичлэгээд оруулаад байх боломжтой санагдсан. Тэгэхгүй болоод ингээд за хөрхөн болж байгаа нүр амаа будж байгаа цаг зааваж хоовс гаргаад хийн тэгэл
За ингэхээрээ хий, тэгэхээрээ хий гээл тэгэл арай ч нэг айл гүтэж авах тий утсан байсэлэл нурамаа бутал тэгэл тэгж байгаа нэг бичлэг хийн. Тэнгүүтээ нөгөөдхийн дараа нь ингээд би чи яаж яхад аягүй их зураг авах дуртай, бичлэг хийх дуртай хүнийг ч хэлэхгүй нөгөө утасныхаа мемори дурчин. Тэгээд утасныхаа мемориг хаач яаж авах нэг бичлэг хийгээл тэгээд дараагийн апа нөгөө одоо засварладаг аппандаа хийгээд тэгээд яхаар бас нөгөө апп нь бас айгүй мемори шаарддаг. Тэгээд ингээл нөгөө янз янзын бичлэг зураг хайж явсаар тэгэхээр ингээ завхраад тавьж чадахгүй, бичлэгээ эдитэлж чадсан юм байхгүй. Тэгээд ингээ урт бичлэг хийгээд хаар өрөөсөө үгүй юм байна. Болж өгвөл нэг 30 минут, макста нэг 30 минут тэгээд юу яагаад тэгээд дор нь тавиад шууд юм эдитэлж мэдэлж засварлахгүй бүх юмтай тавья гэж бодож байгаа. Яг засварлан гэдэг нь ингэж байгаа байхгүй. Одоо нөгөө эхлээд нь сайн байцгаана уу, мэдчихсэн гэхээс өмнө видеого асаагаал тэгэл жоон чимэг байж байгаа л тэгээ сайн байна уу гэж эхлээд дээрсгээ ингээ асууж байгаа байхгүй. Тэгээ баяртай гэж хэлжээ бас жоон ингээд баяртай ингэчээ тэгээ жоон ингээ байж байгаа бичлэгээ зогсоогоо. Тэгээд тэр мэр хэсгээ бас ингээ хасч юмсдаг байхгүй юу. Тэгээ одоо болохоор тэгж үгүй зүгээр л байгаагаар нь тавиал зүгээр хамгийн гол нь миний энэ суугийн зорилгоо ээж нарт эмэгтэйчүүдэд зориулсан хэлж ярих өөрийнхөө тус амьдралынхаа муу сайн бүхэл юмыг хуваалцдаг тийм хаа нэг газар бас над чиг ингээл ганцаараа байгаа хүмүүст сайн болох үднээс тэгээд тийм зорилготой болохоор ерөнхийдөө л ингээл байгаараа хийгээд байгаагаараа яваад явчих гэж бодож байна. Миний шууд миний ядаргаатай шалгах тахаар уулан өөрөө хажилт машлаа өөрөө мөрөө хийгээд сүмсэн янзлаа сурцсан тэгдээн тэгээд ингээ урууж мурахчаараа тэгээд ингээ жоохон өнөөдөр нь малгай өмсөж байсан болохоор малгай зулган яваад нэг сонирхолчжээ. За тэр яг хаа за тэгээд энэ бичлэгийн талаар ярих гэж бодоод энэ бичлэгээ тавья гэж шийдсэн байгаа. Тэгээ өргөн одоо аюу бичлэгийг бас идчихээ сар болсон бэ. Уучлаарай. Аюу утсан байгаа. Онд гарсны дараа бас нэг бичлэгээ шинэ оны мэдээд гэлаг нэг бичлэг гэсэн чинь 40 минутын бичлэг. Тэгээл нөгөө тийж янзлах гэсэн чинь өөрөөсөө болж өгч юм нөгөө яриад байгаа. Тэгсээр байгаа тэр нэг бичлэгээ таахгүй. Одоо ер нь жоохон бас итгэвтэй байхыг хичээнэ. Лаг итгэвтэй байна гэж хотлоо яриад яг хөө зүгээр хичээнэ гэж хэлмээрээ. За тэгээд энэ бичлэгийг тэгээд ерөнхийдөө л нэгэн хэвийн ажил амьдрал үргэлжилсээр завгүй амьдрал үргэлжилсээр ажиллаа ийн дасгалаа хүүхдүүдтэйгээ одоо ч хүүхдүүд том болоод бас яах вэ нэг амар наттай цаг өнгөрөх юугүй болсон. Ерөнхийдөө л ажил сайн л орж мөнгө олж одоо 2 хүүхдийн зардал, 3 амьтны зардал, тэгэл энэ байр хоол хүнсний зардал, хүүхдүүдийн юуны төлбөр сургалтын төлбөрөө тэгэл манай өвчин бокст явдаг, охин балетанд явдаг, пиано төлбөрүүд явдаг, эдрийн төлбөр тэгэл тусдаа сургууль үндсэн сургуулийн төлбөр гэдэг аяг их зарлан өндөртэй тэгэл байнга л ажиллаад за ажлынхаа гайгүй ажил багтай үедээ дасгалаа сайн гээл эрүүл мэндэ бодоод тэгэл хоолнд хүнсгээл тэгэж явж цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрч юм гээд одоо завгүйгээл ах юм бол улмал завгүй л байна. Тэгээд боломжоор цаг заваараа бичлэгүүдээ оруулаад байхыг хичээнэ. Ерөнхийдөө ингээд хийх юмуд сэдвүүд айгүй их чавхтай гарч ирсэн байгаа. Одоо яг энэ видеоны дараа нөгөө 2 видеого оруулчаад тэгээд юу яана ажиллаж хийжсэн ажлуудынхаа талаар ярьсан видео оруулъя. Болцооны талаар одоо нөгөө нэг тийм болцоонд явсан талаараа ярих гэж бодож байна. Амьтан тижээхийн сайн муу таал тэгээд амьтан тижээхээс өмнө одоо анхаарах зүйлс одоо сэтгэлийн хөвөрлөөр ингээл амьтан авчдаг. Тэгээд дараа нөгөө харшилтаагаа мэдээд
хүүхдүүд нь харшилтай эсвэл өөртөө харшилтай маршилтайх нь хүүхэн амтнаа аваад жоохон басцсан хойно ингээл хүнд өгөх хэцүү бас эсвэл тасламжийн газар өгөх хэцүү эсвэл зарим хүмүүс нөгөө нэг хэцүү одоо амтны тэжээн гэдэг чинь өстэй айгүй том хариуцлага айгүй том бас л хүн хүүхдээс ялгагдах юм байхгүй. Тэгээ айгүй том хариуцлага өндөр мөнгөтэй болохоор зарим хүмүүсээс хариуцлагаас нь юугаар амтангаа гаргаж хаях ч юм уу эсвэл бас хүмүүс тэгвэл эсвэл тэгээд тасламжийн газар өгөх юм юутэй юм лээ. Тэгэхээр анханасаа л ингээд нэг юмнуудаа судалж бодож амтан авч байгаарэ гэсэн үднээс амтны талаар нэг тийм бичлэг хий гэж бодож байгаа. За нэг ойрхондоо ол юм бичлэг хий гэж бодож байгаа. Юуны талаар бол би бол энэ 40 минутын бичлэгэндээ надад нэг 2 асуулт ирсэн юм. Ямар ч сан сэтгэл зүгээ яаж юм гоё доктортой байлгаж сэтгэл зүгээ яаж анхаардаг вэ гэсэн нэг тийм хөвгтэй юу ирсэн. Асуулт ирсэнсэн. Тэрний хувьд бол би бол үнээр одоо ингээл ганцаараа бүх юм дээрээ зүтгэл ганцаараа бүх юм төлбөр тооцоо өндөр төлбөр тооцоонуудаа бүгдийн төлөө ажлын ачаалал энэ болгоно. Азар дасгал хийдэг тулдаа дасгал хийх ингээд эмэгтэйчүүдэд сэтгэл зүйд эрүүл хооллох дасгал хийх хоёр сэтгэл зүйд хамгийн том зөв сайн нөлөөтэй гэж боддог. Өдөө болтол одоо би чинь 8 жил гараа одоо бараг л одоо 7 сар тийм бараг 9 жил болох гэж байгаа юм шүү дээ. 7 сард ингээд сарын 12-нэр би нөхрөөсөө салж байсан. Тэгэхээр одоо бараг ингээд 9 жил ганцаараа авчиж байгаа юм байна. Тэгээ энэ хугацаанд чинь заах ингээд хүүхдүүд жоохон байсан. Охин 3 настай, хүү 6 настай салж исэн. Тэгээл угаасаа л нөгөө бас азтай өмнө анханасаа л нөгөө бас юу яадаг байсан. Манай одоо тэрсэн дээр гараад ирсэн. Террас гарден дээр гараад ирсэн. Мөр аваад оруулсан. Тэгээд анханасаа л бас нөгөө за төв болоо яах вэ ажил хийж байгаа ядраага яах вэ чаддаг юмудээ хийжээ гэж гэрийнхаа бүх юмыг хийн өөрөөсөө нэг төвөг яшиг болохгүй өөрийгөө зовоохгүй бас чаддаг юмаа хийчихээ гэж бүхэл гэрийнхаа бүх юмыг өөрөө болгоод явдаг байсан болохоор бас яг салсны дараа ч гэсэн надад бас тийм амар өөрчлөлтэй байгаагүй одоо нүүр цөөхөд хүртэл ингээд бүхэл юм өөрөө ингээд баглаад бүхэл юм өөрөө гаргаад осолтгүй нөгөө өргөд өөрөхгүй юм да нэг тийх мэтлэн юм болгон дээр бас ганцаараа айгүйх бас төгдөгч авахтай ганцаараа бас айгүйх хийдэг байсан болохоор юу яадаг гэсэн манай хүн чинь мөнгө л их олж ирдэг. Тэгтээ тэгэл нөгөө мөнгө нь буцаал өөрийнх нь үр ширт нь яваал дуусчдаг. Тэгэл бас дахиад орж ирж байгаа мөнгө бид чинь ажил хийдэг гэсэн болохоор ажлын мөнгө гээд сар болгон мөнгө орж ирнэ. Тэгээ тэр мөнгө нь бас л өөрийнх нь нөгөө янзын үр шир төлбөр тооцоо одоо нөгөө торгол моргол явчихдаг гэсэн аахгүй. Тэгээл олж ирсэн мөнгө яачдیں۔ Гэж амар хэцүү би мөнгө олоод ахын чист өөрөө дуусах ч юм уус ингээл амар яад гэсэн. Тэр айгүй хэцүү юу байсан. Тэгээд яг л нөгөө гэр орныхоо юмд тараал гэр орныхоо юм зохицуулаад дуусчдаг, таарчдаг. Тэгээд өөрийнх нь бахан төлбөр тооцооноос ингээл шилжүүлээд өөрийнх нь бахан торгол моргол нүүгээд явчихдаг гэсэн аахгүй. Тэр мэтлэн тэр нөгөө мөнгө олж ирж байгаа юмэр бол нэг тэгдэг. Тэгэл бусад нөгөө бүх мөнгөний зохицуултыг би тэгээ зохицуулж байгаа юутай ингээд өөрөө юунд ороод таардаг гэсэн дөө. Ингээ яачдیں۔ Мөнгө яачдیں۔ Ингээл хоолнд аваалаа хуцнараа зохицуулаад би мөнгөстэй хүүч болдгоо амар хөлтөнд тусчихсан. Тэгэл гэр орныхаа юмыг өөрөө идэгсэн болохоор үрсэн. Сасныхаа дараа бол бүр айгүй амар байсан шүү дээ. Нөгөө мөнгө зөнгөч амар гоё илүү гарч мараа байж байгаа цуглуулж мөглүүлээд тэр мөнгө сасныхаа дараа болохоор юм хитэ юм чсэн Монгол явж ирж мэрэл нөгөө айгүй мөнгө Монгол явах мөнгө зөнгөө цуглуулж мөглүүлээд тиймэрхүү байсан. Тэгээ салаад ч басан
хэрэгтэй байгаа хэцүү зовлонтой байгаагүй харин ч нөгөө мөнгө зөнгө нь байгаад болохоор сайхан байдаг гэсэн. За тэр яг гол ярих гэсэн юм юу гэсэн лээ. За ямар ч сан тэгэл одоо ингээд ганц би хүүхдүүд анхандаа хүүхдүүд жоохон байхад бас жоохон хэцүүлээ гэсэн. Гэхдээ азар ер нь бас тэгэл болоод нөгөө ажил хийдгүү хүүхдүүдэд цэцэрлэг сургалт өгж өгвөл германы сургалтанд хичээлд яваал тэгэл тараал хүүхдүүдэд буцаагаал хичээлээс нь аваад гэж мэгээл яг л сайхан тэгэл таардаг байж үлээ. Одоо тэгэл өстой 9 жил ямар хурдан өнгөрсөн бэ. Нэг бодлын хайран сайхан залуу нас одоо дахиад хэдэн жил ганцаараа юм мэдгүй ямар ч гэсэн энэ олон сайхан олон жилийг бас ганцаараа өнгөрөөсөн гэж бодохоор нэг бодлын бас харамсалтай. Тэгээд нэг бодлын одоо яах вэ? Тулах ёстой амьдралаа тулж яваа хүн дээ. За тэгээд бол юу ярих гэж байгаа юу ярьсан бэ? 9 жил нэрээ цагтаар тийм яг хөө тэгэл олон жил ганцаараа ингээд юмоо зохицуулаад юмоо болохоор энэ нөгөө Германд байхад бол бас нэг арай гоё нөгөө боломжтой сайн байж нөгөө усаас нөгөө мөнгө аваад тэгээд гэхдээ бид нар ч ганц үгүй 3 жил салаад 3 жил ахта 3 жил охин 6 настай хахад энд ярьжсэн. Бэлэг улсад ирчихсэн. Бэлэг улсад ирээд одоо ингээд 6 жил болох гэж байгаа юм шиг 8 сарын сүүлээр 6 жил болно. Тэгээд одоо энд ирээд өстой жинхэнэ амьдрал үзээ. Жинхэнэ өөрөө хороо яг нөгөө Германд бол ингээд сар болгон мөнгө аваад хичээл цугаал тэгэл тэгээд байдаг байсан. Энд ирээд өстой нэрээ ямар ч тийм гаднаас мөнгө зөнгө авах одоо юу байхгүй бүх мөнгөө өдөр бүр тооцоо өөрөө төлдөг өөрөө ажилласан мөнгөөрөө орлогоороо төлбөр тооцоогоо төлөөд явдаг. Тэгээл өстой яг л тааруулаад арай нэг илүү гарахаараа яг тавилга аваад тэгэл угаасаа хүний амьдралч хэрэгтэй юм зөндөө л байгаа штэ. Тэгэл тэр болгоно зохицуулаад болохоол азар ингээд нөгөө арай үнэлгээ сайтай ажлууд хийдэг. Би чинь тэгээд нэрээ ямар ажил хийдэг талаараа бас ярина гэж бодож байгаа штэ. Нэг энэ ажлын айгүй олон төрлийн янз янзын ажил төрөл хийдэг тултаа л нэрээ болгоол явж байна да. За одоо энэ юу вэ? Бас л 20 минут болчихсон. За тэгээд одоо ингээд ямар ч гэсэн нэг тасралтгүй нэг хэдэн бичлэг оруулна. За одоо үргэлжлүүлээд Монгол орсон дээр газ бичээч авчи хурцгай. Бай энэ бичлэг бай. Одоо тэгэл яг ингээд унтраагаал тэгэл яг л энэ чигээрээ ингээд яваа шүү та. Тэгвэл